За бид өвсчүүд уулзалт зэнгүүний маань хүндэт зочин Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн гинтэн жамцын Бадам самбуу ах маань хүрэлцэн ирсэн байна. За сайхан урьдчилж байна уу? Сайхан урьдж байна уу сайхан. За улсын түүхт 100 жил болох нэ. Энд одоо 100 жилийн түүхийнхаа ямар зүйлээр нь юугаараа ер нь бид нар илүү их бахархах ёстой тухайд танд ямар зүйл санаанд орж байна? За ер нь яг энэ Монгол орны аймаг болгон өөрийн бахархалтай сайхан байдаг. Өөрийн онцлогтой. Манай аймаг бол бас өөрийн гэсэн сайхан онцлогуудтай. Тэгээ энэ 100 жилд бол Монгол улсынхаа төлөө бүтээн байгуулалт улс орныг энэ зэндатаа болоход одоо усынхныг үүсгэсэн үүрэг ихээ. За ер нь бол 1925 онд Чандван уулын аймаг гэж байгуулагдаад тэрнээс хойш 31 онд дахиад Дөрөвдийн аймаг, Увс аймаг гэсэн одоо нэрээр дамжаад ингээл явсан одоо түүхтэй. За 31 онд бол манай Увс аймаг чинь Дөрөв Далай хаан, Дөрөвдийн зоригт Вангийн Хошуу гэдэг энэ хоёрын газар нутаг дээр Засагтан аймгийн хэсэг нутгийг нийлүүлээд Засагтан аймгийн Ачт Вангийн Хошуу, Зоригт Вангийн Хошуу гэж ингэж нийлээд өөрөөр хэлбэл хуучин Ховдын хязгаарын Дөрөвдийн аймгийн одоо хэсэг, Засагтан аймгийн Ачт Вангийн Хошууны хэсэг гэсэн ийм хэсгүүдээс үндсэн Увс аймгийн нуцаг одоо бүрдсэн хүн амын бүрдэл бас юм болсон. Ийм учраас манай Увс аймаг бол одоо олон ясны үлгий Дөрөвд Баяд Халах Хотон гэдэг одоо дөрвөн гол ясантай. За ерөнхийдөө одоо нэг 80 гаруй мянган хүнтэй байна гэдэг чинь манай аймгийн гаралтай нэг 300 гаруй мянган хүн Монгол даяар амьдарч байгаа юм. Монголынхон бүтээн байгуулалтанд оролцож амьдралаа зохицуулж ингэж яваа. Энэ хооронд бол Увс аймаг бол Увс аймгийн гаралтай хүмүүс Монголын төр засгийг удирдлагч явлаа. Аж үйлдвэрийн бүтээн байгуулалт бүх зүйлүүдэд олон баатар гавьяатуудыг төрүүлсэн. За мөн одоо бүх дэх спорт, за босод одоо соёлын одоо салбарт бол их онцгой үүрэг гүйцэтгэсэн ийм одоо аймгаа. Тэгэхээр зэрэг манай аймгийн 100 жилийн ой бол нэжгэр сайхан болно. Одоо энэнд бол эргэлзэх юм байхгүй. Яагаад гэвэл бид бол нутаг ус ан гэж боддог, тал талаасаа нийлдэг, өөрийн бахархах зүйлүүдтэй. Энэ жил бол одоо олон аймгийн ой давхцахгүй, манай аймгийн ой ганцаараа одоо цолгорч болно. Инхлээ зэрэг одоо нутаг орныхоо төлөө энэ аймгийнхаа одоо алдар нэрийг одоо улам одоо өнгө өөдтэй одоо илэрхийлэхийг одоо хүсэж бид нар чинь 100 жилийн ойгоо тэмдэглэж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо Увсын ой бол энэ жил бол Монголын цөөхөн аймаг одоо ойтой байх нь тэр дундаа Увсын аймаг анхаарал татчихна гэж ингэж хэлж болно. Энд цуглаж байгаа хүмүүс за 1000 гаруй хүн өнөөдөр цуглаж байгаа байх. За нөгөөх одоо Увсаас гаралтай 200-300 мянган хүн бас хөсөн хүлээж байгаа байх. Тэгэхээр энэндээ бол одоо бүгдээрээ сэтгэлээ хандуулж тал талаас нэр нүүртэй сайхан оролцож ингэж одоо ойгоо тэмдэглэж өнгөрөөлнэ гэж ингэж бодож байгаа. Манай аймагч одоо хожуухан одоо Монгол улсын төрийн баяр цэнгэлд одоо оролцсон хэдий боловч маш олон хүчлүүдийг төрүүлсэн. Одоо өнөөдөр л ихэд одоо ингээл 5 авраг байж байна тийм ээ. За тэгээд морь сур гэдэг тэгэхээр зэрэгэл бас өөрийн байр суурьтай. Тэгэхээр одоо Монголын үндэсний энэ баяр цэнгэл баруун хязгаар Увсынхны 100 жил гэж их сайхан нэзгэр зүйл болох нэ. За энэнд одоо бид нэр их баяр хөөртэй оролцож тал талаасаа дэмжиж ийм том үйл явдал, том хэрэг явдал гэдэг чинь хүн бүхний оролцоогоор түүний тавьж байгаа сэтгэлээр тийм ээ. Тэдний одоо чинь хүчин зүтгэлүүдээр их сайхан болдог. Ийм л одоо өмнө байна даа гэж бодож байна тий. За баярлалаа. Нутгийн зам олонд таныг хүлээж байна. За баярлалаа. За та бүхэнд аз жаргал сайн байхныг хүсье. Увс аймгийнхантай энэ өдрийн мэндийг дэвшүүлье. За ойдоо бүгдээрээ оролцож нэзгэр сайхан байж бидний аз жаргал түүхийн нэг тэмдэглэл сайхан мөчлөг одоо их сайхан өндөр зохион байгуулалт болтугай гэж ерөөё. За